Бидний хэлж заншсанаар мянган оюутны байрны дэргэд оршдог орц хэргийн оршуулган газар нийслэл дүүргийнхний анхаарлын гадна үлдэж хоцорсон тоос шороон дарагдсан энэ газар үнэндээ одоогийн бидний эрхчлөө тусгаар тогтнолыг халуун амиараа сольж авчирсан эрэлхэг баатруудын түүхт дурсгал газар юм а. Уг дурсгалын газрыг хамгаалах засарч тогтчуулахад Монгол улсад суугаа Оросын холбооны улсын иргэд сайн дураараа хандив цуглуулan хариуцагчд нь өгч байгаа боловч энэ нь нийт дурсгалуудыг засаж тогтчуулахад хүрэлцдэг байна. Оросын соёл шинжлэх ухааны төвийн хамт олон Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамных өнөөдөр уг дурсгал газрын ойр орчмыг цэвэрлэж догчлолтын ажлыг хийлээ. Энэ нь бидэнд инх тайван амар амгалан авч ирснийх нь хариуд өгч байгаа хамгийн багахан сэтгэлийн бэлэг болох юм хэмээн зохион байгуулагч нь ярьж байна. Энэ бол бидний төлөө хийсэн бүхнийх нь хариуд нь хийж чадах хамгийн жижигхэн зүйл байх гэсэн хэдий ч энэ хариуцлагатай үргийг бид бүхэн хүлээж жил бүр энэ ажлыг зохион байгуулах болно. Удахгүй бид халахын голын түүхт ялтын ог тэмдэглэн өнгөрүүлнэ. Харамсалтай нь энэ инх тайван цагт бидэнтэй хамт амьдарч чадаагүй олон дайчдын дурсгал энд байгаа. Ийм учраас бид тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой. Орос улсад ч мөн гавьяа байгуулсан хүмүүсийн дурсгалыг эргэж тойрч хамгаалдаг уламжлал байдаг. Энд байгаа зарим дайчдын төрөл төрөсөд Улаанбаатарт амьдарч байгаа учраас эргэж тойрч байдаг гинэ. Харин дийлэнхийнх нь хувьд анх дурсгал газрыг байгуулахдаа төмрөөр хашлах хийж орхисон боловч 2005 оноос эхлэн өөрөөр хэлбэл төмөр металлыг худалдаа авдаг болсноос хойш хашлах тэмдгүүдийг тонож бараг ил хууль болгожээ. Энд нойрсож байгаа дайчдын анхныхыг бараг 100 жилийн өмнө оршуулсан байдаг. Харин үүнээс өмнө хилмигдүүлэлтэнд өртсөн Оросын иргэдийг энд оршуулж байжээ. Харин одоо Монгол улсад суугаа Оросын холбооны улсын иргэд хандив цуглуулan энэ газрыг эзэнтэй байлгаж байгаамаа. Зарим иргэд энэ газарт дасчихсан байдаг. Зарим нь мэдээж тиймч таатай биш хүлээ авдаг. Хотын дарга бидний хүлээж авч уулзаад энэ газрыг ашиглахыг зөвшөөрсөн. Гэхдээ хашаа барьдаг ч юм уу далд байлгахыг хүссэн. Бидэнд мэдгдэж байгаагаар 50 гаруй ахмад дайчны дурсгал мөн Цэдэнбал даргын ээжээс эхлээд нэр усан хараахан тодроогүй байгаа 200 гаруй дайчдын түүх дурсгалыг энд мөнхлөн хадгалж байгаамаа. Нийслэл хот хүрээгээ дэлхийх хэрээр энэ газар нийслэлийн бараг төвд оршиж байгаа. Энэ ч утгаараа Оросын элчин сайдын яамнаас санаачлан энэ газрыг түүх дурсгалын цэцэрлэг болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Энэ цагт Дэнсмаа эрдэнэ асгалан хүргэлээ.